За 15 дугаар бодлого үү? 15. Энэ арифметик прогрессийн ерөнхий гишүүний томьёо өгөгдсөн юм байна. Ерөнхий гишүүний томьёо. За эндээс эхний 20 гишүүний нийлбэрийг олгож байна. S n-р гишүүний нийлбэр гэдэг бол A1 дээр нэмэх нь AN-ыг хуваах нь 2, үржих нь n байдаг. N байдаг. За тэгвэл бидний харуул S 20 дугаар гишүүний нийлбэрийг олно гэдэг бол A1 дээр нэмэх нь A20 хуваах нь 2-ыг үржих нь 20. За энэ тавил олчихно. За гэтэл A1 A22-ыг олох хэрэгтэй юм байна. A1-р гишүүн гэдэг бол n орны тавил шууд болчихно. 4-1 4 2-ыг нэмэхээр 6. A20 гэдэг бол n оронд A20 гэдэг n оронд 20-ыг тавихаар 2 4 8 80. 80 дээр 2-ыг нэмэхээр 82. За тэгэхээр A1 A22-ийн нийлбэр чинь 88. Энэ 88. Энэ хоёрыг хураачих гарч 10 болно. Тэгээд 880 гэж гарах юм байна. За энэ бол 880 буюу манай тестийн A хариулт зөв боллоо. A хариулт нь зөв. За 16 дугаар бодлого руу оръё. 16 дугаар бодлого нь ийм байгаа юм байна. Огтгууд 2 вектор өгсөн юм байна. 2 хас 2 4 ийм координаттай А вектор замун хасах 1 1 2 координат бүхий Б векторд өгөгдсөн. А Б 2 вектор өгөгдснөөрөө нэг ийм чанарыг биелүүлэх. А вектор дээр нэмэх нь лямбд Б вектор. Энэ вектор нь Б вектортэй перпендикуляр байх. Ийм байх. Лямбда коэффициентийг олох юм бэл. Лямбда коэффициентийг олгосон. За энэ дээрс эхлээд энэ вектор тодорхойлчих. А дээр нэмэх нь лямбда Б вектор гэдэг бол энэний координат юу ах вэ гэхээр А дээр нэмэх нь энэ Б-гийн координатыг лямбдаар үржил нэмээд ирсэн. А ч 2 шүү дээ. 2 дээр нэмэх нь лямбд энэ гэдэг чинь хасах 1 гэдэг чинь 2-оос хасах лямбд гэсэн үг. 2-оос хасах лямбд. За 1-р координат буюу абсцисс нь 2-оос хасах лямбд. За ординат нь болохоор хас 2 нэмэх нь лямбд бол нэмэх нь 1 юм ч дээ. Хас 2 нэмэх нь 1-ийг үржих лямбдын хооронд нэмнэхээр хас 2 нэмэх нь лямбд. За аппликат нь болохоор 4-өөс нэмэх 2 юм чинь 4 дээр нэмэх нь 2 лямбд гэсэн үг. За энэ бол А вектор. За Б векторыг яг дор нь бичиж. Б векторын координатыг бичиж. Б векторын координат бол хасах 1 1 2 шүү дээ. За тэгэхээр хасах 1 1 2. За тэгээ эндээс нэг ийм юм байдаг л да. А Б 2 вектор одоо 2 вектор перпендикуляр байна гэдэг бол тэдгээрийн скалар үржүүр тэгтээ тэнцвэх байх шүү дээ. Скалар үржүүр. Өөрөөр хэлэх юм бол А вектор нэмэх нь лямбда Б вектор. За энэнийг Б вектороор скалар үржихээр энэ скалар үржүүр нь тэгтээ тэнцвэх. Скалар үржүүрийн юм дугуй хаалтанд хийж тэмдэглэдэг шүү дээ. Скалар үржүүр тэг байна. Скалар үржүүр тэг байна гэдэг маань координатаар скалар үржүүрийг илэрхийлэх юм бол харгалзах координатын үржрүүдийн нийлбэр скалар үржүүр гардаг. За тэгвэл тэр нь тэг байх хэрэгтэй гэсэн үг. За тэгэхээр энэ хоёрын скалар үржүүр гэдэг маань энийг энэгээр үржинэ. Энийг энэгээр үржихээр хас 1 энэгээр үржихээр яг хоо лямбдаас нь 2 болчихно. За нэгийг энэгээр үржинэхээр бас лямбдаас нь 2 нэмэх нь лямбдаас нь 2